Сайн байцгаана уу? Та бүхэнд 100-ны мэдээ сонины энэ удаагийн таймаа хүрэхэд бэлэн боллоо. Энэ 7 хоногийн таймыг сэтгүүлч бим хажууд болон лав жаргалнаар бэлтгэн өргөнэ. За ингээд энэ 7 хоногт одоо бас маш томоохон онцлог үйл явдлуудаар дүүрэн 7 хоног болж өнгөрлөө те. За энэ удаагийн амьдралын тойрог болонд маань бас ямар зочин үрж оролцуулсан талаар хариулъя. За энэ жил хүүхдийн байгууллагын 100 жилийн ой тохиож байгаа. За үүнийхээ хүрээнд болохоор энэ хөв байгууллагыг одоо үүсэж хөгжсөн түүхтэй салшгүй холбоотой пионерын байгууллагын ажилд нэгэн одоо амьдралын зориулсан их төр багшийг бол одоо урьж оролцуулсан байгаа. За Монголын орчин үеийн уран зохиолыг одоо үндэслэгч их зохиолч Давшторжийн нацаг дорж 1925 оны 5 дугаар сарын 8-ны өдөр болохоор хойчиг залгамжлагч залуучуудын холбоог байгуулснаар одоо Монголын хүүхдийн байгууллагын бол одоо үүсч хөгжсөн бол түүхтэй байдаг. За энэ хүү байгууллагын бол салшгүй нэг хэсэг болохоор пионерын байгууллага байгаа. За Игтор багшийн хувьд болохоор Архангай аймгийн багшийн сургуулийг төгсөөд төрлөх завхан намгийнхан цаашлаад одоо орчин үеийн хүүхдийн байгууллагын одоо шинэчлэлийн замыг эмхэгтгэн тавьсан түүхтэй. За түүнийг болохоор үеийнх нь хүүхдийн инх төр эсвэл одоо пионерын инх төр гэж нэрлэн дууддаг. За тэрээр болохоор өнгөрсөн хугацаанд 10 гаруй номыг бол одоо бичсэн. Гэхдээ болохоор энийгээ бол өөрөө төдийлөн одоо тэгж оошоож одоо ингэж өнгөрдгөө. Харин энэ одоо өөрийнх нь одоо амьдралын төхөөр эхнэр нь болохоор маш их одоо бахархаж одоо батад суудаа. Тэгээ түүний энэхүү сонирхолтой амьдралын түүхийг болохоор манай даваа гаргийн одоо сонингоос бол унших боломжтой. За мөн манай сони одоо тренд болонгуудын нэг болох leadership форум болонд маань энэ одоо хүүхдийн нүүр ам судлалын эмч одоо Сувдан Чимгийг урьж ярилцсан байгаа. За энэ ярилцлагадаа болохоор одоо хүүхдүүдийн одоо нүүрэнд үүсэж байгаа гажиг одоо юунаас болж үүсдгийг одоо шүдээ хэдэн наснаас эхэлж одоо хүүхдүүдийг шүдийн ингээд зөв угаалгаж сурах хэрэгтэй. Хүмүүс одоо шүдэн тохирсон ямар хэрэглүүл зүгээр вэ гэдээ маш одоо хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хуваалцсан. Мөн одоо энэ эмчийн хийсэн судалгаагаар бол одоо газар орноос хамаарат бас хүмүүсийн шүдэнд одоо харилцан адилгүй юм ялгаатай зүйлүүд байдаг байна. Тухайлах юм бол одоо Дорногой аймгийн Хатан булаг суманд одоо ундны усны боторын хэмжээнээс хамаарат тухайн газарт амьдардаг хүмүүсийн шүдэнд одоо шүд толгодох өвчлөл илүү өндөр байсан зэрэг ийм асуудлууд гарсан байгаа талаар ярьсан байгаа. За мөн дэлхийн одоо хэвлэлийн хэрэгчлээний өдөр өнгөрсөн Бям гарагт болж өнгөрлөө. За тэгээд хэвлэлийн салбарын энэ өдөр улсын хурлд одоо хэлэлцэгдэж буй хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн бас ийм үйл явдал боллоо. За мөн мигмар гарагийн дугаарт улсын хурлын гишүүн Саран Чулуунтай нийгмийн ажлын тухай хуулийн төслийн талаар ярилцаж одоо эрсдэд бүлгийн хүмүүсийн эрхийг зөрчил хөдөлгөөс сэргийлэх боломж за 6,000 нийгмийн ажилтан хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа зэрэг одоо энэ салбарын болоод хуулийн хүрээнд чухал сэдвүүдийг хөндөж хийсэн юм ярилцлага орсон байгаа. За энэ тухай манай сонины 3 дугаар нүрээс бас унших боломжтой. За мөн энэ 7 хоног тохиолсон хэвлэлийн эрхчлөөний өдрөөр одоо RSF буюу одоо хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас жил бүр танилцуулдаг хэвлэлийн эрхчлөөний индексийг танилцуулсан. За ингээд одоо өнгөрсөн онд манай улс дэлхийн 180 орноос одоо 21 байраар ухарч 109-р байранд жагссан бол энэ онд мөн одоо 102-р байрт орж одоо 7 байраар өмнө жилээс ухарсан ийм үзүүлэлттэй байгаа. За энэ одоо хэвлэлийн эрхчлөөний индексийг тогтоохдоо тухайн одоо улс орнуудын улс төрийн байдал, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн болоод нийгэм соёл, за аюулгүй байдал зэрэг одоо 5 үзүүлэлтийн дагуу одоо индексийг тогтоож гаргадаг юм байна. За манай улсын хувьд одоо энэ жил 7 байраар ухарсан нь одоо хэвлэлийн хагас эрхчлөөтэй орнуудын тоонд удаадараа орж эрхчлөөгөө алдж байгаа маш харамсалтай юм судалгааны тайлан байна гэж бол энэхүү тайланд бас онцлсан байсан. За лав гарагийн дугаарын онцлог материалаар хотыг хуваах асуудлыг дэмжихгүй гэх энэ хоёр гишүүний байр суурийг илэрхийлсэн материал орсон байна. За энэ нь юу гэхээрээс улсын хурлын гишүүн алдарч авахлан хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг одоо өргөн мэдүүлсэн. Тэгээд хуулийн төсөлд хот тосгоны ерөнхий болон хэсэгчлсэн төлөвлөгөөг боловсруулахдаа хууль заасан шаардлагад одоо зайлшгүй нийцүүлэх зохицуултыг тусгасан байсан. За ингээд Улаанбаатар хотыг бол 14 хотод хуваахаар болсон. Гэхдээ одоо бэлтгэл ажил хангах учраас 1-2 жил шаардлагатай гэдгийг бол хэлсэн байгаа. За тэгвэл одоо энэ хүн нийтлэлээрээ хот байгуулалтын тухай хуультай холбоотойгоор улсын хурлын гишүүн Батлуут болон Сайн зоригноор одоо өөрсдийн байр суурийг бас хүргэсэн байгаа. Тэгэхээр энэ тухай манай сонины 2 дугаар нүрээс унших боломжтой байгаа. За мөн энэ жил агуу их орны дайны ялалтын 80 жилийн ой тохиож байгаа. За үүнтэй холбогдуулаад Монгол улс болон Оросын холбооны улсад
түүхэн үйл явдлын үн цэнийг одоо иргэн дурсаж өвөг дээдсийн гавийг мөнгөчүүлэх одоо олон ажлыг бол зохион байгуулж байгаа. За үүний нэгэн ажил нь болохоор энэ Мягмар гарагт офицеруудын ордонд болсон Эх орон Эх ялалт болон Дайны Баатар гэсэн хоёр номын нээлт байлаа. За энэхүү хоёр номынх нь онцлог юу вэ гэвэл Эх орон Эх ялалт гэдэг энэхүү ном нь болохоор Орос болон Монгол одоо яруу найрагчдын эх орон Дайны тухай сэдвтэй одоо шүлгүүдийг Орос Монгол хэлнээ орчуулан одоо хүргэж байгаа. За энэхүү ажлыг болохоор Монгол улсын гавьяат багш Саран Цацралт санаачлан Бадрангуй урлаг гэх төрийн бос байгууллага Улаанбаатар сонины редакцийн хамт олон бол одоо энийг хамтран бол хийсэн байна. За энэхүү номонд болохоор 61 яруу найрагчийн 70 гаруй шохон бүтээлийг бол сонгоо орчуулахаас гадна хэд хэдэн бол онцлогийг бол тусгасан байгаа мэн. За мөн энэхүү номтой хамт нээлттэй хийсэн Дайны Баатрууд хэмээх ном нь болохоор архивын материал, за тэгээд захиа гэрэл зургийн одоо гэрэл зураг зэрэг одоо баримтуудаас бүрдэж байгаамаа. За энэхүү номын нээлтийн үеэр мөн ардын уран зохиолч Дүнхтийн цоодлын нэрэн тодорхойгүй Баатрууд гих шүлгийг бол соёлын гавьяа зүтгэлтэн үнэр жаргал одоо дуудах зэрэгээр бол маш олон сонирхолтой үйл явдлуудыг багтаасан юмхүү номын нээлт болсон. За манай сонины пүрэв гарагийн дугаарт бол одоо энэ 7 хоногт бас хүүхдийн байгууллага үүсч өгснөний түүхт 100 жилээ тохиож байгаа. За энэ хүрээнд манай сонин хүүхдийн байгууллагын 100 жилээ зориулж тусгай одоо дугаарыг эрхлэн гаргасан. За тэгээ энэ хүрээндээ бол ардын багшийн ярилцлага, за түүхэн ой хүрээнд болсон чуулганы сурвалжлага, пионеруудын дурсамж, за түүхэн товчоо, хүүхэд багчуудын төлөө зүрх сэтгэлээ зориулан ажиллаж исэн хүмүүсийн тухай бол бичсэн байгаа. Тэгээд энэ тухай 6-аас 11 дэх нүрнээс унших боломжтой. За мөн энэ дугаарын арын нүүрэнд болохоор хүүхдийн ертөнц болон маань орсон байгаа. За энэ хүүхдийн ертөнц болондоо болохоор 23 дугаар сургуулийн хүүхдүүдийг бол онцлсан. 23 дугаар сургуулийн одоо хос уянга каллиграфийн одоо клубын хүүхдүүд маань энэ жил болохоор гэрэлтгээ 4 дахь одоо улсын хэмжээний үзэсгэлэнгээ бол биедан гаргаж байгаагаар бол онцлог байсан. За мөн одоо тэрэнд зочин гэдээ манай бас голлох булангуудын нэг байдаг. За энэ удаагийн буландаа мөн одоо хүүхдийн байгууллагын түүхт 100 жилээ болж байгаатай холбогдуулаад за энэ 100 жилийн босгон дээр Монгол улсын ардын багш цол хүртсэн Монгол улсын гавьяат багш Цэрэн Дулумтай одоо ярилцлага хийсэн байгаа. За тэгээд Цэрэн Дулумгийн хувьд болохоор Монголын одоо хүүхдийн байгууллагын хөгжлийн жинхэнэ одоо оргил үеийн эд одоо ачааны хүндийг үүрэлцэж явсан ийм ажлын голыг нугалж исэн ийм хүн байгаа. За мөн одоо нийгэм солигдох амаргүй үед Монголын боловсролын байгууллагын хувь заяаны одоо алтан жолоог хатгалзаж Монголын боловсролын яамны орлогч сайдаар ажиллаж исэн ийм төвхтэй хүн байгаа. Тэгээ энэ тухайн ярилцлагыг манай сонины 6-7 дугаар нүрээс унших боломжтой. За энэ удаагийн Баасан гаргийнхаа дугаарт болохоор агуу их орны дайны ялалтын 80 жилийн өг тохиолдуулан манай сонин тусгай дугаар бол бэлтгэсэн байгаа. За тэгэхээр энэ хүрээнд одоо Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх бас ялалтын 80 жилийн өд оролцохоор одоо Орос улбаны улсыг зорьсон байгаа. За улмаар энэ сарын 8-ны өдөр ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин нар одоо албан ёсны уулзалтыг хийсэн. За уулзалтынхаа үеэр одоо ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинд болон одоо Оросын холбооны улсын ард түмэнд одоо хандаж агуу их орны дайны ялалтын түүхэн одоо 80 жилийн баярын мэндийг Монголын төр засаг нийт ард түмнийхээ өмнөөс л одоо өргөн дэвшүүлсэн байгаа. За энэхүү ялалтын баяр болохоор Монгол улсын ерөнхийлөгчөөс гадна Монгол улсаас тусгай зочид бас өргөдөн оролцож байгаа. За эдгээр зочдын тухай танилцуулах юм бол дэлхийн 2 дугаар дайны үед эх орноор төлөөлөн Монголын ард түмний билгийг одоо фронтод хүргэж явсан фронт цэгмэдгой болон фронтын сувилагч одоо Чимэд Цэрэн нар байгаамаа. За фронт хэмээн одоо олон далдарчсан цэгмэдгой нь болохоор Дундгой аймгийн Сайхан овоо сумын угуул гавьяат малчин хүн юм байна. За тэрээр болохоор 1942 оны 12 дугаар сард болохоор зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх одоо тэр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд одоо орж тэгээд яг тэр фронтын одоо тэр улаан шугамд нь очиж исэн хүн юм байна. За мөн одоо бидний өнөөдөр ингээд яригдаагүй маш олон сэдвүүдийг л энэ 7 хоногт манай сонин хөндсөн байгаа. За тэдгээрийн нэг одоо яг цаг үеийн чухал одоо хөндөх хэвээр асуудлын нэг болоод байгаа ой хоёрын төмрийн асуудал байгаа. За энэ хүрээнд одоо улсын хэмжээнд он гарснаар нийт одоо 85 удаагийн ой хоёрын төмөр бол бүртгэгдсэн байгаа. За энэ нь одоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах юм бол 35.7%-аар өссөн ийм үзүүлэлттэй байгаа. За тэгээд үүнд одоо хамгийн онцлож одоо иргэдэд хандаж хэлэх гэх юм бол ой хоёрын төмрийн 70 орчим хувийг ерөөхдөө хүний одоо буруутай үйл ажиллагаанаас үүдэж одоо гарсан гэдгийг албаныхан бас мэдээлж байгаа. За тиймээс ер нь онцгой байдлын байгууллагаас иргэдийг ер нь сонор сэрэмжтэй анхааралтай одоо байхайг бол уриалсаар байгаа. Тэгээд энэ нийтлийн тухай манай сонины 9 дугаар нүрээс бас унших боломжтой.
За манай зүүн олон улсын ихтгэлцийн санаачлага бүхий GTI сертификаттай Монголын анхны хэвлэл байгаа. Тиймээс та бүхний итгэж болох их сурвалж гэсэн үг. За ингээд 100-ны мэдээ сонио цахим болон цаасан хэлбэрээр захиалан унших боломжтой. Хэрвээ цахимаар захиалан уншихыг хүсвэл 100-ны мэдээ цэгийн сайт руу нэвтрээ орж захиалаарай. Ингээд энэ удаагийн тайм маань өндөрлөж байна. Эх 7 хоногийн таймаараа ирэх уулзъя. 100 түүчэлэх 100-ны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөрч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100-ны мэдээ.